5. За тэгээд 1-р судаанаас бас яасан бэ? Хоорондоо ярьж байгаа учраас 1-р судаанаас 1 оноог нь авлаа. Нэг навчны яасан? Арилчлаа штэ. За хичээлийн төгсгөлд бүгдээрээ суудлаасаа босоод төрсөн өдрийн дуугаа маш гоё тоглоё. За така хөгжимтэй хүмүүс яах нь вэ? Химлэрээ яах нь вэ? Төрсөн өдрийн дуугаа зохино штэ, тийм үү? За анхааралтай. За 3 И ре ми ре соль фа ре ми ре сайн байна. Ля соль ре до си соль фа ми до си соль ля За баярлалаа. За судлаа сонсгоодөө. Тийшээ И ре ми ре соль фа ре ми ре ля соль ре до си соль фа ми до си За судлаас очих. За хүүхдүүдээ гэрийн даалгалт яах нь вэ? Манай хүүхдүүд ийм цаасан дээр багш нотын тараагаад өгсөн байгаа тий. За үүнийгээ бүгдөө нотныхаа дэвтэр дээр буулгаад үеэр тэмдэглэгээ хийгээд ирнэ тийм үү? Үеэр тэмдэглэгээ хийн. За тэгээд гэр орных нь ээж аав нь ч юм уу эсвэл дүүнэр нь төрсөн өдөр нь болохоор яах нь бүгдөө бишгүр хөгжмөөрөө төрсөн өдрийн дуугаа тоглож өгөх нь тийм үү? За тэгвэл нэгд өдөр чи яах нь дүүдээ зариулаад төрсөн өдрийн дуугаа бишгүр хөгжмөөрөө тоглоод өгөх нь тийм үү? За тийм. За төрсөн өдөр нь болох дүүнэртэй ч юм уу гэр бүлийнхэндээ бишгүр хөгжмөөрөө тоглож өгөх нэ. За. За B3. B3 хөгжмөө даалт хийж чинь тий. За нахайгаа яасан бэ? Гэрийн даалгавар багш нь дэвтэр дээрээ буулгаж ирээрэй гэсэн шүү дээ. Тийм. За така хөгжмөө багш та. Биш.